2010 онд Бичүүрийн аймгийн Средний Харлунская тосгоны сургуулийг хаажээ. Ингэснээр хүүхдүүд хөрш тосон руу явж хичээлэх болсон ч тэнд бурайт хэл заадаггүй байв. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр соёл уламжлалтайгаа холбоо суларч эхэлсэн нь тодорхой болжээ. Тэгэхэд Сорингийн дарга Биликто Жигжитов өөрийн гэртээ хичээл явуулж хүүхдүүдэд зөвхөн хэл төдийгүй уламжлал, ардын дуу, үндэсний хөгжмийн зэмсэг тоглохыг заахаар шийджээ. Өмнө нь хүүхдүүд эзэнгүй шахамд байдаг байсан. Орой болохоор зүгээр л сэлгүүцэн хийх зүйлгүй. Хичээлээс ирээд утсаа оролдсон эсвэл энд тэнд цуглаж чаад бас л хийсэн зүйлгээ суудаг байсан. Харин одоо бол бүгд энэ хичээлд сонирхолтой болсон. Эцэг эхчүүд нь ч бас ихээхэн дэмжиж байна. Түүнээс гадна Угай ам, өвөг дээдсийн жимээр төсөл нь авьяастай хүүхдүүдийг нээн илрүүлэх, гэр бүл болон нийгэм дэх зөрчил маргааныг арилгахад чиглэсэн байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд энэ суурьнд нэг ч гэмт хэрэг бүртгэгдээгүй. Хамжиргаа муутай гэр бүлч алга. Цагдаагийн газарт өсвөр насны бүртгэлтэй хүүхдэж алга. Өнөөдөр Суурингийн олон арам хүүхэд төрлөх бурайд хэлээрээ ярьж, ардын дуу дуулж, уг гарлаа мэддэг болжээ. Тэд өөртөө итгэлтэй, ирээдүйдээ итгэл дүүрэн өсөж байна. Мөн бидэнд улсын шилдэг 3 төслийн нэг болох боломж бий. Үүнд ард нийтийн санал суулгах тусал нь та бүхний өгсөн санал бол манай хүүхдүүдийг дэмжсэн дэмжлэг юм. Бүх Оросын служение шагналд нийт 60,000 гаруй бүтээл ирүүлжээ. Биликто Жижигтовын төсөл ирээдүйнийхэнд үлдээх агуу өв номинацийн шилдэг 100-ийн нэгт багтсан байна. Түүнд ялах бүрэн боломж бий. Үүний тулд хүмүүс госуслугийн портал руу орж түүнд саналаа өгөх шаардлагатай. Валентина Цыбикова, новости дня. Happy birthday дуулаад өг. Чи дуулах дуртай үсттэй. Это Сайжина. Ей 8 лет. Энэ бол 8 настай Сойжина. Цэнхэр гэрлийн дор тэр баяр хөөртэйгээр гүйж бусад хүүхдүүдтэй тоглон наадна. Цэнхэр өнгөл аутизмын бэлэгдэл. Түүнийг 4 настай байхад нь эрүүл мэндийн асуудал илэрчээ. Эхэндээ эмчнэр дутуу төрсөнтэй нь холбоотой гэж үзсэн ч жинхэнэ шалтгаан нь хожим тодорхой болсон байна. Сойжина бол онцгой хүүхэд. Гэвч энийг ойлгодгүй хүмүүс бий. Харамсалтай нь заримдаа томчууд ч мөн адил. Цэцэрлэгтэй холбоотой асуудал гарсан. Бараг л албатан гаргасан гэж хэлж болно. Харин намайг илүү зовоодог зүйл нь насанд хүрсэн хүмүүсийн хандлага. Хэрхэн харж юу гэж ханддаг нь. Аз болоход одоо би 50 хүлээж авч сурсан. Эхний жилүүдэд үнэхээр хэцүү байсан. Нулимс, шанал гээд бүх зүйл бий. Дасан зохицох үйл явц Сойжинад орчноо ойлгож, хүлэн авахт нь тусалж байна. Урд нь тэр нүд рүү хардаггүй, дуу чимээнд хариу үйлдэл үзүүлдэггүй байсан бол одоо эцэг эхэн түүнд тохирсон арга замыг олжээ. Түүнийг аль болох олон хүн ойлгож сураасаа гэж хүсдэг. Түүний дотороо би өөрөө нөхөр маань ч багтана. Үнэндээ бид ч үргэлж бүрэн ойлгож чаддаггүй. Гэхдээ ойлгож сурахыг хүсэж байна. Харин энэ бол 13 настай Олег. Тэр гэр бүлийнхээ хамт шөнийн гэрлийн талбайд иржээ. Хүүд аутизмын шинж тэмдэг багаас нь илэрсэн. Эцэг эхийн хэлснээр бүр төрсөн цагаас нь гэв. Хүү огт гунгандахгүй. Эцэг эхтэйгээ сэтгэл хөдлөлийн холбоо үүсгэдэг байсан. Бас хамгийн тод шинж нь тэд ерөөсөө унтдаггүй байсан. Өдөр ч үгүй, шөнө ч үгүй. Тэд ертөнцийг өөрөөр мэдэрдэгч энэ нь хөгжих, сонирхлоо дагахад нь саад болдоггүй. Олег жишээлбэл спорт сонгожээ. Уулын цан. Уулын цанаа таалагддаг юм уу? Надад их таалагддаг. Өөр юу таалагддаг вэ? Цанаар гулгах. Өөр юу таалагддаг вэ? Бага. Олег, энэ цэнхэр гэрэл чам таалагддаг уу? Энэ гэрэл асч байгаа надад таалагддаг. Яагаад? Гоё харагддаг учраас. Аутизм бол гадаад ертөнцтэй харилцах онцлог өөрчлөлт юм. Үүнийг бүрэн хэмжлэх боломжгүй ч түүнтэй хамт амьдарч, суралцаж, хөгжих бүрэн боломжтой. Өнөөдөр улс даяар хүүхдийн сэтгцийн эмгээгийн тохиолдол нэмэгдэж байгаа ч энэний зэрэгцээ тэднийг дасан зохицоход чиглэсэн бодит дэмжлэг нэмэгдсээр байна. Бүрээдэж жишээлбэл эрт үеийн тусламжийн төвүүд нээгдэж, хүртээмжтэй орчныг бий болгож байна.
Им нужны условия, когда Тэдэнд тайван чанга дуу чимээгүй орчин хэрэгтэй. Ганцаараа байх боломжтой. Ээжийн түр амс хийж болох орон зай чухал. Олон хүн бөөгнөрсөн газар тохиромжгүй. Хэрвээ цэцэрлэг бол аюулгүй. Цөөн хүүхэдтэй бүлэгтэй мэрэгчсэн багш ажилтнуудтай байх ёстой. Наад зах нь багшийн боловсралтай дефектологч байвал бүр сайн. Цэнхрээр гэрэлтүүл аян нь эцэг эхчүүдийг дэмжих, тэд ганцаараа биш гэдгийг харуулах утга агуулгатай. с ними солидарны. Вообще синий цвет выбран. Цэнхэр өнгөийг санамсаргүй сонгоогүй. Энэ нь спектрийн хамгийн тайван өнгүүдийн нэг. Мөн хүйсийн онцлогоор авч үзвэл хөвгүүд энэ эмгэгт огтоос 3 дахин илүү өртдөг гэж үздэг. 3 раза больше, чем девочек. Синий цвет аутизма. Цэнхэр бол аутизмын бэлэгдэл. Гэхдээ энэ нь төгсгөл биш. Хот аяараа энэ аянд нэгдэж, ийм онцлогтой хүмүүс ганцаараа биш гэдгийг харуулж байна. Тэдний дэргэд үргэлж дэмжлэг байсаар байх болно. Трижды в неделю. Екатерина Умнова 7 хоногт 3 удаа Подаката төрлийн бэлтгэлтэд явдаг. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан спортын төрөл бөгөөд өнөөдөр дэлхийд даяар эрчимтэй хөгжиж байна. Екатерина 5 жилийн хугацаанд нэлээд амжилтанд хүрч тэмцээнүүдэд тогтмол оролцсон. Новосибирск хотод зохион байгуулагддаг бүх Оросын амжилтын цом тэмцээнд хэд хэдэн удаа шагналт байрт шалгарчээ. Түүний дараагийн зорилго бол Оросын холбооны улсын аваргын тэмцээний эндэрт гарах гэнэ. Харин үүний тулд тусгай зориулалтын тэрэгцэр хэрэгтэй. Ийм тэрэгцэртэй бол бэлтгэл илүү хөнгөн, үр дүнтэй болох юм. Легче и эффективнее. Та коляска, которая мне нужна, она Надад хэрэгтэй тэрэгцэр илүү хөнгөн жинтэй. Спортод тусгаалan зориулагдсан. Амархан эргэх, гараа чөлөөтэй савлах боломжтой. Ер нь бүх хөдөлгөөн их хялбар болдог. Денег на такое чудо. Ийм гайхамшигт техникийг авах хэмжээний мөнгө Екатеринагийн гэр бүлд одоогоор байхгүй. Тэрэгцэрийн үн 240 мянган рублиэс давна. Тиймээс түүний бэлтгэл хийдэг клубээс хандивын аян өрнүүлжээ. Боломжтой хүмүүс дэлгэцийн буланд байрлах QR кодоор дамжин тусалж байна. Хандив бүр Екатеринаг шинэ ялалтад ойртуулах нэг алхам юм а. В углу экрана. Катя маш зоригтой охин, бэлтгэлээ хийж тасалдгүй. Нүдэнд нь гал байгааг би хардаг. Үргэлж сонирхож асууж лавладаг. Ялангуяа техниктэй холбоотой бүхнийг яаж хийх, аль зөв рүү эргэх зэргийг байнга тодорхойлдог. Тун удахгүй тэр дахин Новосибирск хотод болох амжилтын том тэмцээнд оролцохоор мартна. Энэ удаа тэр шинэ тэрэгцэртэйгээр тайзан дээр гарахыг мөрөөдөн бэлтгэлээ хийж байна. Түүний амжилтын талаар бид цаашид үргэлжлүүлэн мэдээлэх болно. Программа «Середина земли» Иркутск. Ногоон пионеруудын хувьд ийм үйл ажиллагаа огт шин зүйл биш. Ойн орон нэрхтээ сургуулийн ойжуулалтын бүлэгмийн идэвхтэй сурагчид их нутгийнхаа байгаль орчныг хамгаалan 20 жилийн турш тууштай ажиллаж байна. Бид 50 орчим суулгас тарьсан. Мөн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд очиж ойн гоо бүсгүйгээ хамгааллын сэдвээр сурталчилгааны хуудас хийсэн. Ингэснээр хүмүүс өвөл жинхэнэ гацуур мод худалдаж авахгүй ой мод маань хിവэр үлдэхийг хүссэн. чтобы леса оставались. Өөр байгалийн хязгаарын байгаль орчны яамны мэдээлснээр өнгөрсөн онд ой хэрийн төмрийн улмаас 2.5 сая гаруй га ой сүйджээ. Ойн аж ахуйн ажилтнууд алдагдсан моддыг нөхөн сэргээх хүнд ажлыг үргэлжлүүлэн 10,000 гаруй суулгац тарьсан байна. Харин өнөөдөр байгаль хамгаалах энэ үйлсийг багангийн сурагчид үргэлжлүүлэн авч явлаа. Тэд өөрсдийн гараар ирээдүйн нарс мод болох 90 ширхэг үр суулгасан байна. Одоо ой мод маш их шатаж олон мод устдаж байна. Тиймээс хүүхдүүд байгалаа ойлгож хайрлан хамгаалж сураасаа гэж хүсэж байна. Тэдэнд өөр байгалийн ойжуулалтын аж ахуйн мэргэжилтнүүд тусалжээ. Дуршлагатай агрономчид хүүхдүүдэд ирээдүйн моддыг хэрхэн зөв арчилахыг заасан байна. Учир нь сурагчид бүтэн жилийн турш эдгээр соёлолтыг арчлах хэрэгтэй болно. Мы говорим детям, Бид хүүхдүүдэд ой модоо хамгаалах хэрэгтэйг хэлдэг. Мөн жишээ ажиглалтаар мод ургуулахад асар их хугацаа шаарддагыг харуулж ойлгуулдаг. и чтобы дети это увидели. Жижигхэн үрнээс соёлон ургах хүртэл хэдэн 7 хоног шаардагдана. Харин суулгац бэхжихэд дахин 1 жил орчим хугацаа хэрэгтэй. Үүний дараа ногоон пионерууд ой руу очиж ургуулсан залуу нарсуудаа шилжүүлэн суулгах юм а.
В Элисте состоялся турнир. Элисте хотод холимог тулааны Фицити Fight Night 135 тэмцээн болж Оросын холбооны улсын янз бүрийн бүс нутаг болон гадаадын шилдэг тамирчдыг нэг дор цуглууллаа. Үдшийн гол тулаанд туршлагатай тулаанчид болох Дагестаны Расул Алиев, Халимигийн Лари Жалдиржиев нар халд тулсан бөгөөд энэ тулаан оролцогчдын ур чадвар, бие бэлтрийн бэлтгэлийн өндөр түвшнийг тодорхойлжээ. Шүүгчдийн шийдвэрээр ялалтыг Расул Алиев хүртлээ. Хүндэжингийн тулаан онцгой анхаарал татаж, оролцогчдын нэгэн дүрм зөрчсөний улмаас хасагдсанаар өндөрлсөн байна. Нижний Новгородын Дмитрий Васеньев дүрм зөрчсөн тул хасагдахад хүрч, ялалтыг өрсөлдөгч Руслан Хаитов хүртсэн бөгөөд тэрээр мэрэгжлийн өндөр ур чадвар, өрсөлдөгчөө хүндэтгсэн хандлагаараа онцгорчээ. Мөн Халимгийн Баяр Штепин Гажи Даудовыг боох мэхээр ялж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан байна. Энэхүү тулаан нь Халимиг тамирчдын тулааны спорт дахь амжилт, өндөр зорилгод тэмүүлэх эрмэлзлийг илтгэн харууллаа. Халимгийн бүгд найрамдах улсын тэргүүн Бату Хасиков Баяр Штепинд биечлэн баяр хүргэж, ийм төрлийн тэмцээнүүд нь спортыг түгээн дэлгэрүүлэх, бүс нутгийн нэр хүндийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон байна. Спорта и укрепления имиджа региона. Би үгээ зөв илэрхийлж хичээж байна. Дэвжин дээр гармагцсан хамгийн түрүүнд манай тэргүүн Бату Сергеевич Хасиковд талархал илэрхийлэхийг хүсэж байна. Победу в поединке. Оноогоор ялалт байгуулсан тулаанд Тувагийн Түмэр Ондар Новокузнецкийн Тимофей Настюхинийг яллаа. Үдшийн сүүлийн тулаан нь Олег Попов болон Магомед Магомедовын нарын тулаан байв. Урд нь сонирхогчдын тэмцээнд Магомедов Поповыг ялж байсан. Харин энэ удаагийн 3 үе тэнцвэрхэн өнгөрсөн тулаанд Олег Попов оноогоор ялалт байгуулж, тактикийн өндөр ур чадвараа харуулжээ. Сайн бацхан оройн төргий намайг дэмжсэн та бүхэнд маш баярлалаа. Дасгал жуулагчтай багийнхандаа талархлыг илэрхийлье. Мөн надад оролцох боломж олгосон зохион байгуулагчд баярлалаа. Өрсөлдөгчтэй хэлэхэд хоёрын өсөн зам байхгүй шүү. Би тулаанаар хийсэн тиймээс уралдан байхгүй. Тулааны дараа өрсөлдөгчтэй талархлаа илэрхийлсэн. Зөвхөн сэтгэл хөдлөл хэсгийн хяналтаас гарсан. Төлөвлөсөн бүхнээ хэрэгжүүлж чадлаа. Жишээ нь хамрыг нь жаахан улаавтар болгох юм уу? Уруулыг нь тодруулж хацрыг нь чиммээр байна. Саяхан л урлаачдын гарт ердөө нэг ширхэг шавар байлаа. Харин одоо түүний бүтээж байгаа хүүхэлдээ эзнээ ширтэн ам орж эхэлжээ. Гацрын хонхорхоо жижиг үрчлээ бүрэн түүний зан чанарыг илэрхийлж байна. Анх хөвлүүлж байхад ямар ч илэрхийлэлгүй байдаг. Харин дараа нь айжмаар дөрхөн илэрч эхэлтгэ. Эхэндээ одоо байж магадгүй гэж бодож байсан. Харин одоо харахад айлаалагч болох юм шиг. Хэн болохыг нь өөрөө шидэндээ одоохондоо хэлээгүй байна. Дүр төрх нь бүтээлийн явцад бүрэлддэг өгөөд урлаачийн хэлснээр хамгийн чухал нь нүдний сонголт. Дараа нь үс засалт нэмэгдэж дүр улам тодордог. Ингэх тусам бүтээлдээ хандах сэтгэлж төрдөг. Заримдаа би зүгээр сууж байгаад хамрыг нь үнсэж толгойг нь нийлж эрхлүүлэх үеч байдаг. Нэг хүүхэлдээ хийхэд хэдийхэр хугацаа ордгийг Татьяна тооцож чаддаггүй. Урд нь нэгтлэн бодогч байсан ч огтон төрснөр тоонд дурлах нь алдарч, харин бүтээх хүсэл нь зэрчээ. Намайг доороо туслах багтай гэж хүртэл ярьдаг байсан. 3 хүүхэдтэй, тэр дундаа ихэр хүүхдүүдтэй ээж ийм их бүтээл хийх боломжгүй гэж хүмүүс боддог байх. Харин надад шавартай ажиллах нь яг л бясалгал шиг мэдрэмж төрүүлдэг. Татьяна бүтээлүүдэд дагуулan үзэсгэлэнгүүдэд оролцдог. Оросын урлаачдын хувьд хамгийн нэр хүндтэй арга хэмжээний нэг нь хүүхэлдэйн цэнгүү юм. Ягаад цэнгүүн гэж нэрлсэн бэ гэвэл бид яг л бүжиглэж байгаа мэт хэрэгэлдэг. Үзэгчдэд, цуглуулагчид, уран бүтээлчдэд бие биеэ биширж туршлага хуваалцдаг. Тиймээс энэ салбар ингэж хурдтай хөгжиж байна. Энэ бол бизнес биш, хайр, нээлттэй сэтгэл юм. Энэ арга хэмжээ сүүлийн 20 жилийн турш улс орны өнцөг булан бүрээс хэд хэдэн зуун уран бүтээлчийг нэгтгэж, жил бүр мянган хүүхэлдэйг дэлгэн үзүүлдэг. Энд алиалагч, ордны хатагтай, киноны баатрууд, үлгэрийн дөрүүд бүгд бий. Хүүхэлдээ бүр өөр их загвартай. Ихэвчлэн хуучны гэрэл зураг дээр тулгуурлан хийдэг, хувьсгалын өмнөх үеийн Европын манай зурагч байдаг. Сонирхолтой дүр төрх олдмогцол бид ажиллаж эхэлдэг.
Анна Кузьминагийн хувьд урам зориг нь их цайны замаар явж байсан худалдаачдын замд таарлцсан хүмүүс байжээ. Тэр дүрийг бүтээхийн тулд музейн үзмрүүдийг судалсан байна. Нэг хүүхэлдэд ойролцоогоор 2 сарын нарийн хөдөлмөр шингэдэг. Хамгийн хэцүү нь уран сэтгэмж бодит байдал түүхэн хувцсны тэнцвэрийг хадгалах. Жишээ нь Хятад охидын дөрүүд бүхэлдээ жинхэнэ тан улсын үеийн хувцастайгаа бүрэн нийцсэн байдаг. Москвагийн хүүхэлдэйн цэнгүүнээс зарим бүтээлийг уламжлал ёсоор Хятад руу илгээдэг. Харин 2026 онд анхудаа Бээжин хотод дэлгэгдлээ. Хятадын нийслэлд Оросын 220 орчим уран бүтээлч бүтээлээ танилцуулсан байна. Оросын уран бүтээлчид маш олон бүтээл авчирсан нь бидний гайхшруулсан. Надад хамгийн их сэтгэл төрүүлсэн нь туулай мэт харагддагч үнэндээ бяцхан баавга байсан бүтээл. Маш тод, нарийн хийцтэй, сэтгэл татан байсан. Бид уран бүтээлчдтэй их ярилцсан. Тэд зүгээр нэг бүтээл хийдэггүй. Харин өөрсдийн үзэл бодол, дотоод мэдрэмж энэ ертөнцид хандах хайраа шингээдэг гэдгийг ойлгосон. Энэ жил Оросын хүүхэлдээ Шанхай хотод мөн залрахаар төлөвлөжээ. Цаашид зохион байгуулагчид Хятадын бүх томоохон хотуудад ийм үзэсгэлэнг зохион байгуулах зорилготой байна. 28 марта 3 дугаар сарын 28-нд Шанхай хотод Stream of the Seas болон Mein Shift 6 хэмээх 2 круиз хөлөг онгоц зэрэг иржээ. Эдгээрийн давцан дээр нийтдээ бараг 6,000 жуулчин байсан нь Усүнкуогийн олон улсын круиз терминалд нэг өдрийн дотор ирсэн жуулчдын тоогоор дээд амжилт тогтоосон байна. Харин маргааш нь MSC Magnifica болон Adora Magic CD хөлгүүд нэгдснээр энэ онд анх удаа Шанхай терминалд 3 круиз хөлөг зэрэгцэн байрлсан тохиолдол болжээ. Үйлчилгээ нь мундаг юм аа, маш хурд. Дор нь ялзуулчих. Бид Диснейленд явж байна. Ёстой сайхан аялал байна. За 2 дня 2 өдрийн дотор Шанхай бомбоор 20,000 гаруй зорчигч орж гарсан бөгөөд тэдний талаас илүү нь гадны жуулчд байв. Тэдний 90 гаруй хувь нь визгүй зорчжээ. без визу. Чиндуугаас индэрлээ, дараа нь Бээжин, тэндээс Англи явна. Маш сайн бодлого нь мундаг байна. Цаг имсэн бүхэн сайн хэрэг шүү. Бид Хятад 7-10 хоног онцлоо. Одоо хотод буц очиод шопинг гинэ. Орон нутгийн эрх баригчид визийн үйл явцыг хэлбэршүүлэх арга хэмжээг мөн авч хэрэгжүүлсэн байна. Визовых процедур. Урд нь нэвтрүүлэхийн тулд манай ажилтнууд урьдчилан хөлөг онгоцон дээр гарч шалгалт хийдэг. Ингэснээр зорчигчид буунгут аяллаа шууд эхлэх боломжтой болдог. Мөн нисэх буудлуудад хэлээр нэвтрэх анкетыг онлайнаар бүх системийг нэвтрүүлсэн цагийг маш их хэмнэж байгаа. С начала года Он гарснаас хойш Шанхай гайл цагаачлалын албаар 10 сая гаруй хүн нэвтэрчээ. Харин энэ хугацаанд зөвхөн круиз терминалуудын зорчигчийн урсгал 305,000-д хүрчээ. Алиса Косюк, Лэй Шужань, Сердян.